Севтилийн эмийн дархлааны эсэд үзүүлэх нөлөө. Аюурведийн уламжлалт имчилгээг орчин үеийн технологитой хослуулан бүтээсэн дархлаа зөвшрүүлэх үйлдэлтэй севтилийн эмийн судалгааг танилцуулъя. Севтилийн эмийн дархлаа зөвшрүүлэх үйлдэлийг судлах зорилгоор үрвэсэл өдөөгч липополисахарид ашиглан зохиомлоор үрвэслийн цитокиныг ялгаруулж судалгаа хийв. Судалгаагаар үрвэслийн эхэнд ялгарч дархлааны эсүүдийг идэвхжүүлдэг үрвэслийн өмнөх цитокин болох TNF альфа үрвэслийн цитокин IL-6 болон хемотаксис буюу дархлааны эсүүдийг халдвар үрвэслийн голомт руу очих дохиог идэвхжүүлдэг IL-8 зэрэг цитокины ялгарлыг тодорхойлов. Судалгааны явцад липополисахарид ашиглахад үрвэслийн өмнөх цитокин TNF альфа өндөр ялгарч байв. Энэ нь липополисахарид буюу LPC-ийн үрвэслийн механизмыг идэвхтэй өдөөж байгааг илэрхийлж байна. Липополисахарид севтилинтэй үед TNF альфа цитокины ялгарл буурч байв. Үүнээс харахад севтилин нь дархлааны эсүүдийг хэд идэвхжсэн байгаа үед тогтворжуулах үйлдэлтэй байгаа нь ажиглагдж байна. Мөн LPC-ийн үрвэслийн цитокин IL-6 хемотаксисыг идэвхжүүлдэг IL-8 цитокины ялгарлыг нэмэгдүүлж байгаа нь судалгаанаас ажиглагдав. Севтилин дангаар уух үед дархлааг дэмжих цитокинууд бага хэмжээтэй ялгарч байсан бол үрвэслийн үед севтилин хэрэглэх үед буюу LPC нэмэх нь севтилинтэй хамт ашигласан үед цитокины ялгарлыг бууруулж байв. Үүнээс харахад севтилин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж ханиад томуу болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх үйлдэлтэй. Үрвэслийн эсрэг үйлдэлтэй тул өвдсөн үед эдгэрэлтийг түргэсгэх. Дархлаа хэд идэвхжсэн байгаа тохиолдолд дархлаа тэнцвэржүүлэх буюу иммуномодулятор зэрэг олон үйлдэлтэй нь судалгаанаас харагдаж байв. Монгол улсын хувьд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын замын өвчлөл байдаг. Улаанбаатар хотод бага насны хүүхэд жилд дунджаар 7-оос 10 удаа амьсгалын замын халдвараар өвчлөдөг байна. Севтилийн эмийн үр дүнг судлахаар 1-10 насны амьсгалын замын дахилтад халдвараар өвчлсөн 30 хүүхдийг хамруулж судалгаа хийв. Судалгаанаас өмнө амьсгалын замын халдварын давтамж нэг хүүхдэд дунджаар 6 сарын хугацаанд 7 удаагийн халдварын зовиор илэрч байв. Судалгааны явцад 3 сарын хугацаанд хүүхдүүдэд биеийн жинд тохирсон севтилийн эмийг өдөр бүр уулгав. 3 сарын дараа хүүхдүүдийн 80% буюу 24 хүүхдэд халдварын шинж тэмдэг бүрэн арилж, судалгаанаас хойших 6 сарын хугацаанд ханиад халдварын зовиор илрээгүй байна. Дархлаа зөвшрүүлэх севтилийн эмийг хэрэглэхдээ нэраад 2.5 мл-ээс 5 мл-ээр өдөрт 3 удаа, хүүхдэд 5 мл-ээр өдөрт 3 удаа, эсвэл нэг шахамлаар өдөрт 3 удаа, 12-оос дээш насанд 10 мл-ээр өдөрт 3 удаа, эсвэл 2 ширхгээр өдөрт 3-аас 4 удаа уугаарай. Цаашид дархлаа дэмжих зорилгоор 3 сарын турш хэрэглээрэй.